Хамрагны сувгаарх дүүргийн зам зэдэг гэлцээ зохицуулах цагдаагийн ахлалцлагч мөн хүндрэлээ. За авчиг оронтой шалгуулаарай. За зорчигч тээврийн эслэр зорчигч бол хамгаалах бус бусдах үүрэгтэй гэдэг шүү дээ тий. За бүрэн бус тээврийн эслэлтэй замын хөдөлгөөнд оролцоод байна тий. За та буугаад энэ манай уртлын дарга дээр очиод бичиг оронтой шалгуулчих регистрээ хийлээд заа. За уртлын цонхон дээр нь яваад очиж та за. Цонхон дээр очиж. Амрыг ирээд түүндээ тогтчихсан. Сайн байна. Амрыг ирээд. Та ямар зөвчл гаргаснаа мэдчихэв үү? Амрыг ирээд. Та ямар зөвчл гаргаснаа мэдчихэв үү? Мэдж байгаа. Мэдж байгаа. Зорчигчаа бус зүйлгээгүй. Эхний шил хагархаа явсан. Яагаад зөвчл гаргаад байна? Одоо харин засалгаар явж байна би. Харин сая санаанд үс үзгсэнгүй. Дахиад ийм зөвчл гаргаж болохгүй шүү. Дахиж битгий алдаа гаргаарай. Ийм хагархаа шилдэ явж болдгийм үү? Болохгүй. Та ийм хөргөн байж яагаад зөвчл гаргасан? Өста миний буруу. Хүүхдтэй заавал суудлын хүмүүсийн зөвлөх ёстой шүү. За ойлголоо. Мэдж байгаа одоо ойлголоо. Энэ удаа би таныг торхгүй явууллаа. Энэ удаа таныг торхгүй явуулъя. За баярлалаа. За болгоомжтой яваарай. За баярлалаа. За болгоомжтой яваарай за. За зорчигч байгаа бүсийг өсвөлээд болгоомжтой явшаа за. За амжилтсаа. За хүүхдийн баярын мэнд хүргье. За жолооч нартай хандаж хэлэхэд хүүхдийн аюулгүй байлын төлөө бүгдээрээ дөрмөөр хөдөлгөөнд оролцгоё. За Монголын нийт хүүхдүүдтэй хүрсийн баярын мэндийг хүргье. За нийт жолооч нартай хандаж хэлэхэд хүүхдийн аюулгүй байдлын төлөө дөрмөөрөө хөдөлгөөнд оролцгоё. Өнөөдрийн энэ хүүхдийн эрхийг хамгаалах 6 сарын 1-ний өдөр болж байна. Ингээд Монгол улсад байгаа бүх хүүхэд багчуудаа, дүү нартаа хүүхдийн эрхийн баярын мэндийг хүргэе. Эрхийнхээ өдөр бүгдээрээ маш сайхан баярлцгаагаарай. Мэдээж аав ээжүүд, эцэг эхчүүд, асран хамгаалагч бид нар хүүхдүүдээ бас аюулгүй суудалтанд суулгаж, суудлын бүсийг нь байнгын зөвлөж яваарай гэж нийт ард түмнээсээ уриалж байна. Хүүхдийн